Ардын хөлсөлийн инженерийн ойн баяр наадмын ажиллагааг хийж төрийн 9 хөлт цагаан сүлдээг төв цэнгэлд хүрээлэнд үндэтгэлтэйгээр оруулж ирж байна. 9 хөлт цагаан сүл залгдан ирсэн баяр наадам хэлсний тэмдэг наран борох Монгол орн энгчин бонхчгийн бэлэгдлээ. 9 хөлт цагаан сүлдээг энгчин өнгөчгийн үрээ болгон дээдэлж тэгэх хүндэтгэлийн ёслол эзэн Чингисийн үеэс үүдэлтэй. Монгол улсын төрийн үл сариун Армандан Бадрахын бэлэгдэл нь 9 хөлт цагаан сүлдэн шингэсэн байдаг. Монгол Ардын хөлсгөлийн 80 жилийн түүхтэй үндэсний их баяр наадмыг тохиолдуулан та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье. Монгол Ардын хөлсгөлийн 80 жилийн үндэсний их баяр наадмын ажиллагаа нээснийг мэдэгдэе. Хоорыг Монгол улсын соёлын авьяас бүлтэн морин хуурч, сэрэн дорж, хуурдан эхлүүлж байна. Эх орны 408 цагтс 21 аймгаас хүрэлцэн ирсэн ардын урлагийн авьяаснууд их баярын парад жагсаалаар төв цэнгэлд хүрээлэнд орж ирж байна. Бомбагийн ялгалгүй өтлөсөн ялгал сураад ойрч суугаад наадах ардын тэгш баярын хоргон дээдэрэн адагдах наадам чулуун харахад Остил хим бүхцэг эндэл дэлгэрдүүлээ. Эрхэм хүндэт үзэгчдээ ардын хөлсгөлийн 80 жилийн үндэсний их баяр наадмын хурдан газар гарааны 6 зүг хөдөлж айдсын бууралд аваагаа уруудаж явна. Энэ жилийн их баяр наадамд газрын 645 хурдан газрыг мордожээ. За газар сайхан гарааныхон зурхаатай сайхан игэнцэн. За 20 жил ардын хөлсгөлийн 80 жилийн үндэсний их баяр наадмын хурдан газар гараанаас хэрэглээ. За гарааны зурхаа дээр очсон тохиолдолд харин одоо хүүхдүүд одоо маш түргэн эргэх ёстой хүүхдийн овцгой самбаа шаарддаг. За зүүн урд зүрээсэнд одоо азар башуураад иргэцсэн. За сайхан өндөр хэр азар жижигхэн зээр азар хоёр хөдөлсөн. За түүний ар дээр бас нэг бараан азар. За ингээ арын азаргнууд агшаасан. За энэ үл зөвхөн эхний урд үзүүрийн азаргнуудын төрөвчим. За яг энэ араас одоо хойд үзүүр уу дунд үзүүрийн азаргнуудаас бөөнөрөө ингэж яваа. За энэ жилийн хувьд одоо азарга их тарган сайхан энэ азаргны хоол ч одоо их сайхан тааруулсан. За үс нөгөө сайхантай айцын давааны одоо хан уулын ар энэ сайхан амнуудад одоо хоолнд ич хоол сайтай уяачтай манай азаргныхан хоолыг одоо тун сайхан тааруулсан.
энэ цайхан одоо ядгардаг сайхан өнгөтэй азаргнууд хурдж байгаа. За арын азаргнуудад ингээд агшаадсан. За энд одоо таньдгаас өгдөг энэ цогтын гэрлэгийн хээр азаргаж байна. За азарга түрэгний бол өсөж явна. Сайхан хээр азарга хөтөж явсан. Хадаа урчсан. За түүний ардаас цагаан цамцтай хөөхтөнсөн хээр азарга жижигхэн зээр азарга. За бас бараан азарга хоёр бараан азарга явж байгаа. За ингээд одоо машин ойртох сноос хойшуул айцсын даваа өгсөж эхэллээ азарга. За азарга айцсын даваа өгсөхэд 25 номертэй хүрэн азарга байна. За энэ бол одоо Тундгой аймгийн Эрдэнэтэй сумын харьяат Монголын төмөр замын хэрэглэх газрын дарга Араашийн хүрэн азарга Монгол улсын мандав яаж онон уйсан. За үзэгч та бүхний сайн танил Хэнтэй аймгийн Дэлгэр хаан сумын уяач Монгол улсын мандав яаж хөхийн сүрэн хорог гэсний хөө Хамбаатрын хурдногоо азарга өнгөрсөн жил галшрын наадан төрүүлсэн. За түүний ардаа цагаан цамцтай хөөхтөнсөн хүрэн азарга 777 номертой тэргүүн төрөл компани Мандагийн хүрэн азарга. За энэ өнгөрсөн өвлийн уралдаанд чиний хоёрын дуусан уралдаанд дөрөв магнаа болж их хурд уралдаанд орох гэж явсан юм азарга. За энэ жил манай уяачдууд одоо ихэнх нь их хурд уралдаанд хурдан хөлбөдөн сойж бач гэсэн. За бас одоо янз бүрийн азаргнуудаа бол давхар уягаар нэг уралдаанд одоо сойж байгаа уралдаанууд азаргнууд бий. За гурван азарга айц өгсөн Мандагийн хүрэн азарга жаахан суун талдаа байна. За саад хоёр азарга бол өдөөс хоёулаа одоо дав үзсэн. Ялангуяа одоо сүрэн хорог гэсний Хамбаатрын хүүгийн нөгөө азарга, Хамбаатрын хүүгийн нөгөө азарга бол одоо юм олон том уралдаанд боржиг наадан төрүүлсэн, Хинтийн наадан төрүүлсэн. За үнэхээр одоо өөртөө азаргнуудын цаашинд оролцож байна да. За энэ Араач даргын бүрийн азарга бол тарихангийн өчтийн хатуу Монгол улсын мандав яаж Төв аймгийн Сэрэгдэн сумын харьяат Монгол улсын мандав яаж Амдаржааг оноо ирсэн. За адаг азаргыг одоо уяачаад тавар тийжсэн адаг азаргууд цэжний азарганд байгаагүй айцсын даваа оруулахад адаг азарга арын боо азаргыг өнгөсөр гарч ирлээ. За энэ арын нэг 10 хэдэн азаргууд одоо тун одоо хөл ширүүнтэй байгаа. Энэ бол одоо хойд үзүүрээс нэгэн жаахан хоторсойгээд иргэдсэн азаргнууд. За та бүхэн таасыг харж байгаа. За айцсын даваа оруулаад явж байна. За хүрээ азарга хээр азарга нөгөө азарга хоёр бол одоо хөтөлсөн хэвээрээ. За түүний ардаа за гэрлэгийн хээр азарга орж иж байна. За сайхан жоохон шарга азарга бас одоо өнгөн цээжинд сайн уралдсан. За энэ одоо Мандагийн хүрээ азарга явж байгаа юм. За түүний хажуугаар ардаар бол гэрлэгийн хээр азарга, баян цагтын гэрлэгийн хээр азаргууд одоо өнгөрсөн жилийн бага насндаа одоо Эрдэнэ татуулсан хангаан бүсийн уралдаанд хайрыг төрүүлж байсан. За адаг азарга тасралаа. За Хинтээ аймгийн Хадал сумын харьяат Бармын Чингийн адаг азаргыг үзэгч та бүхэн сайн санаж байгаа мөрний орхойднууд өнгөрсөн жил соёо одонгийн уралдаанд Хонгогийн хатар азаргатай үрэтэ ирж аман хөзөөдөж байсныг сайн санаж байгаа. За энэ бол яаж чадгүй одоо Хинтээ аймгийн Баян Мөнгө сумын унган адуу Хинтээ аймгийн Дадал сумын уяач Бармын Чингийн адаг азаргууд өнөөдрийн нааданд займ итгэхгүйтэй ирнэ арын азаргнуудын хөл ширүүн байгаа гэсэн хэдий боловч энэ адаг азаргууд ирнэ улам сайхан одоо төөлж сугарч эхэллээ. За хүүхэдгүй азарга ороод ирлээ. За энэ хүүхэдгүй хээр азаргыг одоо бид өхөн таньж байна. Энэ бол одоо Монгол улсын мандав уяач ононгийн уяаны алтан гэрэл дарахны хээр азарга. За буян тухай өгслөө Хинтээ аймгийн Дадал сумын уяач Монгол улс уяач Бармын Чингийн адаг азарга ардны хувьсгалын 80 жилийн үндэсний их хоёр нааданд түрүү магнаа торгон жолоор гүйлгээр орж иж байгаа нэ. За аман хөзөөнд ононгийн уйсан төмөр замын хэрэглэх газрын дарга Тундгой аймгийн Эрдэнэтэй сумын харьяат Араашийн хүрэн азарга орсон. За 3 Цухаатар аймгийн Халзан сумын харьяат уяач Эмгшийн ууган баярын хар азаргарлоо. 4-т ононгийн уйсан Сэлэнг аймгийн Мандал сумын харьяат Ахан алтан гэрэл уяачийн хүүхэдгүй хээр азарга хурдалсан. Айргийн 5-д Архангай аймгийн Хотон сумын уяач Нямосрын хонгор азарга хурдаллаа. За энэ хонгор азаргыг мандав уяач Аюуш уйцсан алдарт уяач Баастын унган атуу. Ирхэн хүндэтгэжтэй ардын хувьсгалын 80 жилийн үндэсний хоёр наадмын хурдан азарганы уралдааныг үзэж та бүхэнд танилцууллаа. Ирхэн хүндэтгэжтэй ардын хувьсгалын 80 жилийн үндэсний хоёр наадмын их сурын харва үндэсний 7 дугаар сарын 8-наас эхэлсэн 7 дугаар сарын 8-нд Мөрөө сурын харва, Өрөөнхай сурын харва явуулсан. За нэг онцлог байгаа сурын зурхай дээр урд өмнө нь 5 зурхай дээр хоёр наадмын харваачид багтаж харуудаг байсан болов. Энэ жилийн хувьд шинээр 3 зурхай уу нийт 8 зурхай дээр харваачд нь одоо урд нь 6 7 үеэр шөвтөрдөг байсан. Одоо бол 8 9 үетэй бүр багтаж шингэхгүй ийм одоо өнөр өтгөн харваачд харуулж байна. Ингээд 300 гаруй харваач өчигдөр харуулаа. За өчигдөр хан сурын харваанд нийт 20 сум тавилаа. За эмэгс эрэгтэйчүүдээс Монгол улсын гармгай мэргэн Шавсрынгийн даваахуу спортын мастер Баттөмөр спортын мастер Батчаргал спортын улсын мэргэн Баасанхүү Доронтой аймгийн харваач спортын мастер Насан Доржгээд 13 харваач 20 сумдаа бүрэн 20 оноод байна. За эмэгтэйчүүдээс Монгол улсын мэргэн авто сургууль компани харваач улсын мэргэн
ишгтийн даваа жаргал 27 хан удургийн харваач Монгол Улсын спортын мастер Самдаг дорж 20 суманд 20 оноод байна. Дорн таймгаас ирсэн харваач Монгол Улсын мэрэгэн бороохон 20 суманд 19 сонсон байна. За өнөөдөр үдээс өмнө их сурын талбай дээр Монгол Улсын ерөнхийлөгч, Монгол Улсын их хурлын дарга, Монгол Улсын ерөнхий сайд нар хүрэлцэн ирж мэрэгэн харваачдаа хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын хөтөлбөрийн баатар Монгол Улсын дархан аврага жигчдийн мөнх хотын цодыг улсын засууч Донцой дорж дуулаа. Тавын даваа хэлээ. Тавын даваанд алдар толгойд дуулсан авраг арслангууд маань ам өвчүүд чүтэйгээ төвсөн бит хүрээлэнгийн баримтаны маань төвсөг дэвсээр гарч ирлээ. Энтэнгийн өмнө дэлгэр сумын харьяат Монгол Улсын хөтөлбөрийн баатар Монгол Улсын дархан авраг Батэрдэн аймгийн арслан отхон бэрийг туссан болсон. Улс аймгийн харгас сумын уугуул Бүхэн үндэсний дээд сургуулийн бүх аймгийн зан цэрэнхүү дархан аврага баян мөнхөөр тавдавлаа. Баян хонгор аймгийн хүрээмэр сумын ариат бүх аймгийн зан ямхуу дархан аврага мөнх утаар тавдавж улсын начинны болцлыг тусдаа санглаа. Дархан аврага Батэрдэн Хоёртой аймгийн арслан отхон бэрийг амлаж явсан цэргүү гарцнаас зайлж годтаа тавдавчлаа. Дархан аврага Батэрдэн тавдавлаа. Дааган Батарсан дахин дууллаа. Онжээ Аранга аймгийн Булган сумын харьяат бүх аймгийн арслан аригчаа улсын арслан Ганбаатараар тавдавж Монгол Улсын начны боловсруулаа. Өөртөө аймгийн Шаргал сумын харьяат бүх аймгийн зан гансөх дархан аврага цэрэн дохтоор тавдавж улсын начны боловсруулаа. Улсын зан 30-оос өргөний дөрсөн дүүн Сэлэнгэ аймгийн баруун бүрэн сумын харьяат бүх аймгийн арслан Бүрэнбаатар улсын зан Дөвчин дээр тавдавж улсын начны боловсруулаа. За улсын арслан сүгэд Ховдаймгийн Чандам сумын харьяат сүүгөө компани бүх улсын начин Батцарыг улсын зам Бямбадарчаар тавдавж өгөрлөө. Яа тэр арцаа өгөөсгöd яг хэсэгтэл дараад харьцаж байгаа юм. Завхан аймгийн харьяат авраг бүхний дээд сургуулийн залуу баяр жавхан улсын зам баяр сайхнаар тавдавж улсын начны боловсруулаа. Өвсгөл аймгийн арслан Мөнхбаатар улсын начин Бадарлаар тавдавж Монгол Улсын начны боловсруулаа. Өөрөнгө аймгийн харьяат нэг төлсөрний нэг бүхний дэвчэний аймгийн начин Наранбаатар улсын начин Баян Мөнхөөр тавдавж улсын начны боловсруулаа. Ардын хөтөлбөрийн 10 жилийн их баяр наадмад улсын арслан бихөчөр дөрүүлсэн ардын хөтөлбөрийн 20 жилийн баяр наадмад авраг төлтөндөр дөрүүлсэн Баян хонгор аймгийн Баян овоо сумын харьяат Монгол Улсын гавьтнэрч Монгол Улсын зан Сөкбат Болон аймгийн харьяат улсын начин Ганбаяраар тавдавж шүгүрлөө. За Сөкбат цааныг асуухаа хойно наадмад Хоёр автобус гаргаад ирлээ. Улс аймгийн Нармууд сумын харьяат Батлан хамгаалах яамны алдар спортороны бүх улсын аврага Балжин ям улсын начин Мандхаар тавдавж шүгүрчээ. Улсын арслан Мөнхөрдөн улсын начин Намжилдэр саяр авдрүүлсэн толгоноос Мөнхөрдөн аслан зайлшглаа. Аранга аймгийн Булган сумын харьяат Иргэний агаарын тээврийн эсгийн өдөртөх төвийн бүх Монгол Улсын гурт арслан Мөнхөрдөн улсын начин Намжилдэр жаар тавдавж өгөрлөө. За улсын арслан сүгэд
Ховдаймгийн Чамдун сумын харьяат сүүгөө чампаныг улсын Чимбатсарыг улсын зам Бяммударчаар тавдагч өгөрлөө. Улсын Чин Баян мөнх аймгийн начин Наранбаатрыг улсын начин од гэрэл Задуух мөнх төрийг тус тус амлажээ. Аймгийн сэргийлэн сумын харьяат буян бүхэн дэвжээний өг улсын арслан Сөхөт улсын начин Молон Жамцаар тавдагч өгөрлөө. Саасмаяотэр хийготтой татуучинда сайн хэрэгтэй хэлцэнда. сайн нөгөө явагдаад. Хүн аймгийн цагаан чулуун сумын харьяат хангар төвхийн дэвжээний улсын зан Сэрэн Бунцэг Сэргийн зан Ганбаатраар тавдагч өгөрлөө. Сааган уяг давдаа нэрийг хонготлоо. За хотгодоо хөмөрлөө. За бараг ард гарчихлаа да. За бас сайхан үлдэж тавлаа да. Улсын аймгийн сагил сумын харьяат аймгийн улсын эрхэм баяр улсын начин ган хуйгаар тавдуулж улсын начны болол ангалаа. За бомбын начин ган зэрэг сүү хонгодоо Жингүүдүүд сарвалж гарах тэрэг тавьж байгаа байна. Улсын аймгийн сумын харьяат Багнуур улсын планы улсын начин баяр аймгийн улсын ган зэргээр тавдагч өгөрлөө. За улсын зан Ганбаттай аймгийн арслан бод үчигдсэн хав дөрөвсөн байсан шахаад атуулаад өсгөж байгаа байна. Улсын аймгийн баруун дөрөв сумын харьяат улсын зан Ганбат аймгийн арслан боддоор тавдаглаа. За өмслөө. Сэм хүний совсон гэж мөч гоё өмслөө дөө. Сэргийн аймгийн мандал сумын харьяат аймгийн арслан зоригт Сэргийн зан улан баяраар тавдагч Монгол улсын начны уулзал хангалаа. За гарын нурлаад за энэс буруудлаа да. За хүмүүстийг болохыг хотглаа. За мөстэй хоёр харж болохоор да ийм барилдаж ирсэн байгаа юм. Өөрөө хүмүүрөө тэнцэглэр зэргийг хал зутгаад арч дайрахтаа бас дахиндаа дайрсан. Гисгэтгүй өглөөл одоо давлаа да. Ханга аймгийн Баян сумын харьяат аймгийн арслан сайн баяр улсын начин од хүүгээр тавдагч Монгол улсын начны уулзал хангалаа. За ардын үсгэлийн 80 жилийн Монголын үндэсний их баяр наадмын хурдан их насны морь гарааныхан зурхад бүрэн хурц ирэглээ. За энэ их баяр наадамд их насны морьдын уралдаанд бүртгэлд 840 их нас бүртгүүлснээс зануудаа 700 нэлээд гаргаж энэ тооны морьд мордсон. За морьд бол гараанаас гараад 1 км хэртэй газар бөө явсны эцэст Дорногов аймгийн харьяат Монгол улсын манлаа уяач ононгийн үйсэн алтан гэрлийн буурал өнгөлж эхэлсэн. За их насны морьдын төрүүч айдсын даваад өгсөж байна. За айдсын даваад өгсөд Ханга аймгийн хужирт сумын харьяат Монгол улсын алдарт уяач Гаваагийн Батхүүгийн хонгор, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол улсын манлаа уяач Дамдаржиг ононгийн хээр, за гарсан цагаас эхлээд өнгөлж эхэлсэн Дорногов аймгийн харьяат алтан гэрлийн буурал морь бол энэ айдсын даваад тасарч гарсан. За Монгол улсын манлай уяач Дамдаржиг ононгийн хэрмэр бол 1998 онд үндэсний их баяр наадамд аман хүзүүнд хурдалж за ус бүсийн даншиг наадмуудад олон төрүүлж хайр бүтээснийг манай мөрний хорхоод дандахгүй мэдж байгаа. Энэ гуравт явж байгаа Дорногов аймгийн харьяат алтан гэрлийн буурал морийг Монгол улсын манлай уяач Дамдаржиг онон цайж хурдуулж байгаа нь. За тарихны 3 морины ард дээр 5 6 7 8 6 хинас их морь яваа. За үндэсний их баяр наадмын их насны морьдын төрүүч алдар толгоороо гарч ирлээ. За алдар толгоороо гарч ирэхэд бас морьдын байр нэлээд өөрчлөгдөж Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Дамдаржиг ононгийн хэрмэр өнгөлж Ханга аймгийн хужирт сумын харьяат Гаваагийн Батхүүгийн хонгор морь хоёр тасарч гарч ирсэн. Эрхэм хүндэт наадамчдаа ардын үсгэлийн 80 жилийн Монголын үндэсний их баяр наадмын хурдан их насны морьдын төрүүч барайны газар орж ирж байна. За энэ жилийн их насны морьд өнгөтэй, хурдтай, үнэхээр хүчтэй байлаа. Ингээд барайнд ороход Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол улсын манлай уяач Дамдаржиг ононгийн хэрмэр төрөө магнаа болон хурдалж байна. За аман хүзүүнд Ханга аймгийн хужирт сумын харьяат Монгол улсын алдарт уяач Гаваагийн Батхүүгийн хонгор,
гуравт Сэлэнг аймгийн Мандал сумын хариат Монгол улсын мандаа байж Монголын 2 дахь дархан түмэн ихээр тодорсон Ганбаатарын зээр талцмаар орж иж байгааг үзэгчтэй хүн харж байна. Дөрөвт Надах дүүргийн уяа Чулуунбатын бор, 5 Өөрхангай аймгийн Тарагт сумын хариат өнгөрсөн жилийн баяр наадамд 4 турдж байсан инэрлэлтийн ногоомор орлоо. За Бат Эрдэнэ аврах хав дөрвөлсөн солгоос шуудагдаад авсан барьцтай боллоо. Сүүн хөдөө навлаа. Сүүлийн төр дараад давчих байгаа байна. Монгол улсын дархан аврах Бат Эрдэнэ шинээр начны уулзал амгсан Говьлтай аймгийн Шаргал сумын хариат аймгийн зан ган сүхээр 6 давлаа. Ховд аймгийн Жамдун сумын хариат сүүгөө чемпионыг улсын начин бат зэрэг улсын зан Сүгүтаар 6 давлаа. Монгол улсын аварга Балжин ям аймгийн Арслан Эрхэн баяраар 6 давлаа. Савхан аймгийн Цагаан Чулуун сумын хариат улсын зан Сэрэм хунцаг сайж гудтаад давчих байгаа байна. За хоёр зан аймгийн начин Наранбаатарыг соёлж түрээд давчих байгаа байна. За ард нь гарчихсан. За бүр дамжаад ард нь гарчлаа. За ингээд одоо хайсан хойно хайсан гэж бодохгүй ийм л хэцүү байдаг да ард нь гарцсан юм жугаад унж байгаа байх юм. Арангай аймгийн Батсингэл сумын хариат аймгийн Арслан Батбаяр, Өөрхангай аймгийн Арслан Батбаяраар 6 давж өсөх хэдэр начны уулзал ангажээ. За энэ гандах замаар хөлийн авсан да. Тэр хүн зайл дараа өвдөглөөчлээ. За хараа хөлийн аваад ажууд хийсэн зайлж өргөж гаргаж ирээд нэлээд гаргаж ирэл давлаа да. Ус аймгийн дэс сумын хариат Багнуур хэмсэл компани улсын начин Бомбаяр Сэргийн Арслан Бадан мөчрөөр 6 давлаа. Улсын зан Ганбат улсын начин одоглэр хотглаа. За ирэх гэслэвэл доош за яг утганаас нь тэрчтнийг ирэх гэснээ болцоход шахад одоо түрээд ардишн дарчих байгаа байна. Спортоор нэг улсын начин одгэрэл улсын зан Ганбатаар 6 давлаа. За шасны хэрэгч гаргах бололтой. Яг барьцанда баярлаж хататглаар зэрэг өндөр хүн мордчихсон магажууд оронд орчих шиг харагдах юм зөв асуулууд иргэд байсан учраас сайн харсан баг. Унсан хойно хэрэгчгүй гэлтэй харагдлаа. Сая одоо яг барьцанда баярлж хамаагүй татах гэж байж хөл цөмөрсөн дээр нь жасархаж нөгөөх нь араар мордоо дээр нь тусч байгаа байна. Сахан аймгийн хариат авраг дэд сургуулийн залуу баяр жавхан 6 давж өсөх хэдэр жимэгтэй начны уулзал хангалаа. Орчилоо ардын хөвсгөлийн 80 жилийн үндэсний хоёр наадмын соёолон мөрд гаранаас гарлаа. За 2 бараа одоо цээжинд нь. За арын гаруун хэдэ одоо ардаа энэ бөө. За тэгээ хоёр төтүрийнх нь дараас нь бөөнийх нь живнэ. За соёолоо одоо хурдан яруу найраг чимэдэрж нэгэнтээ дуулсан байдаг. Зул жирэх мөрдийн луу үндсэн мэт их тоосноос гэж. Үнэхээр одоо соёолон мөрд луу үндсэн мэт тоосон өргөн хөдөлгөд хатан туулын хөндөй хан уулын ар хөндөй дөрөх шиг болж байлаа. За соёолон эхний соёолонгууд тэргэлж эхэллээ. За энэ хамгийн түрүүнд өнгөлж байгаа Азаргаан хэр соёолон бол өнгөрсөн жил Даншгийн Арангаан дашиг төрүүлж Галжирын нааданд харигдсан. Төв аймгийн Сэргэн сумын хариа Төмөр замын Жанчуу хэрүүрээ. За энэний соёолын хувьд бол одоо олон зартай хөлбүүдий Ноднингийн нааданд төрүүлсэн Онгогийн хэр, Ганбатын Бэлгүн хэр, за Хинтийн нааданд төрүүлсэн Хинтийн аймгийн Баянгадраа сумын хариа Юндэнгийн Азаргаан сар дүрээ, Цэнгилийн сар дүрээ гэдэг ингээд одоо олон зартай соёолонгууд бий. За соёолон 3 соёолон тархины 3 соёолон айцын даваагаа өсөж байна. За өнгөлж яваа бунзан сартай хүрээвэл Арангаан аймгийн Хотон сумын хариад улсын начин Дулам сэрэмгийн морин хүрэн соёолон түүний нагур зөв талд нь яваа Цагаан бар соёолон Скватар аймгийн Онгон сумын уугуул Тэрдий томгийн захирал Дорж хүрвийн Азаргаан бар соёолон цаа талд нь яг зууцаа холбож яваа Азаргаан хэр соёолон бол Төв аймгийн Баянзэрэг сумын хариад Монгол улсын мандаа яш Гарамжуугаа хөө Ганбатынх нь Бэлгүн хэр гэдэг Азаргаан соёолон энэ өнгөрсөн жилийн нааданд ам хөзүүлснийг үзэгчтэй хүн санаж байгаа. Ер нь улсын болон бүсийн нааданд тогтмол аяргддаг ийм хурдан. За 3 үрээ хол тасрлаа. Хол тасарчлаа. Айцын даваа уруудлаа. За хүрүүн мөрөн соёолон жаахан хошуулгдсан. За 2
Азарган соёолын тохоод ирлээ. За энэ дээр бол одоо айдсын давааруудаас одоо ингэ мэдэх алдраараа тоххоосоор оргохгүй, шахаж уралдахгүй бол одоо энэ морин соёолын бол их сайн ахгүйчих юм бол бас болохгүй. За хүрмөр тийг гаргалаа. За одоо гаргахаас орохгүй. Ахаа шахаж байна. За энэ гурван үрээч өнөөдөр мөн ч уралдах нь дээ ирнэ. За шахаад өчтөө тохоод өчтөө зөв буруудлаар нь. За нөгөөд өчтөө. За одоо энэ дээр одоо хүүхдийн авьяас хүүхдийн ухаан. За аргагүй хашир хүүхэд яг энэ зайн дээр энэ уруудаар одоо энэ айдсын алдарлагаар авах наахан хоц. Энэ дээр одоо ахиулж байна. Аргагүй энэ хоёр азарган соёолонгууд одоо морин соёолон бол одоо ингэж тэлж уралдахгүй бол бас их нэмрүүлчих юм болохгүй. Ингээд ардын хувьсгалын 80 жилийн үндэсний их хоёр нааданд Аранхай аймгийн Хотон цумын хариад Монгол улсын начин Дулам сүрэнгийн Бундан сартай хүрэн соёолон морин төрөө магнаа хоргон жолоо өргүүлж байгаа нэ. За Дулам сүрэн начин ч одоо энэ жил модтой наадж байна да. За аман хүзүү 3-ын 2 азарган соёолон төрөө тасарсан Сүхбаатар аймгийн Онгон сумын угуул Кредит хөнгөний захирал Дорж хүрийн азарган мор соёолон Төв аймгийн Баян зүрх сумын хариад Монгол улсын мандаа явж харамжуугаа хүү Гамбатын гоё хөрмөрний эзэн Гамбатын бэлгүн хайр хоёр. За энэ морин соёолонтой хоёуд их уралдсан одоо азарган соёолонгууд аргагүй одоо хөл судрах нь аргагүй. За бар соёолон гарлаа. Ингээс Сүхбаатар аймгийн Онгон сумын угуул Кредит хөнгөний захирал Дорж хүрийн азарган мор соёолон аман хөзүүдж Гамбатын бэлгүн хайр гурвалдаа. За 4-5-ын соёолонгуудыг харъя бүгдээрээ. За дөрөвт Монгол улсын 20 дугаар дууны мандаа яаж Данзан нэмийн даваа хөөгийн үйсэн дэд үтсийн амны төрийн нэрийн бичгийн дарга Цэнгэлийн саард азар толдрүүлж байсан. За энэ сар дүрээ бол одоо Энтэй аймгийн Баян Гадраг сумын уяаж Юндэн дэржийн унган адуу за энэ жил долооны сунгаа дээр маш сайн байсан. За айргийн тавд өнгөрсөн жилийн одоо Аранхай наадам төрүүлсэн гажрын наадам тавлсан Төв аймгийн Сэргэлэн сумын хариад уяаж Төмөр сумын уяаж Жанчмын хэрүүрээ айргийн тавд дурдлаа. Энэ 80 жил үндэсний хоёр наадмын гүйж Великобританы 7-гийн даваа эхэллээ. Энэ хоёр наадам 1024 он хүртэл 7-гийн даваанд 16 бол үлдсэн. 16 бөхөөс Монгол улсын дахин авраг Монгол улсын өдөртний баатар Монгол улсын тамирчин бат Аранхай аймгийн Батцэнгэл сумын хариад Гэлэг жамцын Батойрыг 7-гийн даваанд амласан байна. Улсаймгийн Монгол улсын хариад Монгол улсын тамирчин Батан хамгаалалтын яамны алдарсан өдрөний улсын авраг барьсан юм. Улсын аймгийн Монгол улсын хариад улсын начин Дорж Сомбог Аранхай аймгийн Болгон сумын хариад Монгол улсын гуртарслан Мөнх Эрдэнэ Ховд аймгийн Чандман сумын хариад Сүүгөө шампан эвөх улсын начин Бат Зоригийг Төв аймгийн Сэргэлэн сумын хариад Боин компани эвөх улсын арслан Сүхбаатар Өвсгөл аймгийн Галт сумын хариад аймгийн арслан Ган Хойгийг Тус амлсан барилгаар гарч ирлээ. За Сүхбаатар арслан толгойн урагад барьсан барьцтай болсон байна. Аймгийн арслан Ган Хойгтай ардын өмсгөлийн 79 жилийн хоног хэр наадмаар 5-ын даваанд барилдсан хоёр сөрүүл дотож хавираад давчлаа. За ийм л олон хууль бүрмэгтэй даваа өгсөн барилдаан хурдцдаг. Ийм онцлогтой бүгдөө Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол улсын зан цолын болцол хангалаа. Ардын хувьсгалын 80 жилийн хоног хэр наадамд улсын зан нэгээр нэмэгдэж төрлөө. За олон жил сайн барилдаж улсын зан цол үлднэ гэж манай бөхсмөрчдийн тааварт орж байсан. Начин бол Доржсон боо начин Завхан аймгийн Цагаан чулуул сумын хариад улсын зан сэрэн бонцыг залуух баяр жавлангаар долоод авч наймад үлдлээ. Улсын начин отгэрл улсын зан Гамболдыг баруун дотож хавираад улсын зан Гамболдоор долоод авч Улс аймгийн Харгал сумын хариад хүч спорт руу нэвэх улсын начин отгэрл улсын зан Гамболдоор долоод авч Монгол улсын зан цолын болцол хангалаа. Ховд аймгийн Чандман сумын хариад Сүүгөө шампаны өгөх улсын начин Бат Зориг улсын арслан Мөнх Эрдэнээр долоод авч улсын зан цолын болцол хангалаа. За мушгат амарчлаа да. Монгол улсын хөдөлмөрийн баатар Монгол улсын гавь тамирчин Монгол улсын дархан аварга Бат Эрдэнэ аймгийн арслан Батбаяраар долоод авч наймад үлдлээ.
За ямар ч байсан зүүн зулгал одоо. За зүүн талаас нь шууд ирэхгүй зүгээр татсан тэнцэнасаа байрал өөрчилсөн зөрсөн байдлаас хийх болов. За зүүн талаараа зогсон учраас хин хэний зүүн талаас бол итгээ юм уу? Одоо тийм хүчтэй юм хийхгүй. За татаж шахаад энэ чанаас бол харин өсвөр заа зүүн золгосон боловч баруун талынхаа хөлөөр зүүн хөлийн дотор гიშгий шахад татаж өргөж гаргаж ирч болон тэн дээр харин дагаад сумын авзараас мордчихч болох талгүй. Итгэж шахаж гаргах чирч баруун хөл цөмөрчөөж мордуулж мэдх юм байгаа юм шиглээ. Мордлоо. Сэмүүд часны илүүгээр аяж байна да. Шахад татаж мушгаад тэгээд зүүн мордоод ирчтэй дайраад өдөөсөө чацаараа гэлээд авчихлаасай. Арангаангийн Батцангил сумын харьяат Бэриж группийн бүх Монгол улсын зан өсөх баярд олоод авлаа. Сэмж гой хонготлоод улсын эцэм бомбэр улсын зан гандахыг зүү хонгодож тэр жигт нэлдсээр гоод давчих байгаа байна. Улсын мэдсмэн харьяат багмуур хувьсаа компани бүх улсын эцэм бомбэр улсын зан гандах тоордолоод авч Монгол улсын зааны болцол хангалаа. За барилдаан улам их сонирхолтой болж байх шиг байна. Улсын зан гандах улсын зан сумын аваасар нарын даваад өлдөг сороцын бол бүрж их барилдаан цаашны барилдааны өрнөдөх сонирхолтой болохоор боллоо. Эрхэм хүндэт наадамчтай ардын хувьсгалын 80 жилийн баяр наадмын хурдан хязгаарлалт насны мөрдийн уралдаан гараа насан гарлаа. Одоо жаахан зайдуухан байгаа ч тавханда харж чадахгүй ямар ч байсан мэдэн өнгөж бараан тусмын хурдан соёлын хязгаарлалт насны мөрд мэдэн цээжинд гарч ирж байна. За гарсан цагаас хойш Зигзаг компани зоригийн хөрөн мэдэн цээжинд явж байгаа. Дараа нь хонгор халдсан хязгаарлан ард нь эхэж яваа. За энэ бол Тэвс туршлын компани Монголын алдар туяа Төвдөнгийн Батцоожийн хонгор халдсан арханд нь явж байна. За энэ айдалын давхин ширүүнтэй мэдээ хурдтай сайхан явж байна да. Үнэхээр нэхэж хөөж байна. Энэ хоёр энэ чигээрийн барианд орох уу гэмээр хурдтай сайхан явж байгаа. Хязгаарлан бол гарсан хурдаар нь ордог. Өчтөө сайхан хурдан хөлгүүд байдаг. За наадамчин та бүхэн тааварлаж байгаа хэдхэн мөчийн дараа уйсан эзэн унсан хүүг турсан болно баярлал хурдан хөлгийн төрөвч хязгаарлан насны мордын төрөвчийг та бүхэн харахад бэлэн болж байгаа. Ардын төрөв маань баяр наадмын хурдан хөлгийн уралдаан эрен битээ сайхан болж байгаа. Жудагтай сайхан болж байна. Үнэхээр газар ихэнх дахиж байгаа хурдан хөлгүүдийн харахад үнэхээр Монгол наадмын хиймэр сүлд та бүхнийг улам бүр баясгаж дэлгэцийн чинь энэ хурдан хөлгийн тас үнэртэж байгаа юм шиг та бүхэн баярлж байгаа. Эрхэм хүндэт наадамчдаа ардын хувьсгалын 80 жилийн хурдан хөлгийн уралдааны хязгаарлалт насны мордын уралдаанд гарсан цагаас хойш Зигзаг компани зоригийн хар Тэвс туршлын компани Төвдөнгийн хонгор халдсан 200 цай холбон нэхэж хөөсөр явж байна. Эрхэм хүндэт наадамчдаа хурдан хязгаарлалт мордны төрөвч буян тухай руу өнгөж ирлээ. Төрүүлж 100 цай холбон явж байгаа 2 хурдан хөлгийн араас Баян Жаргал сумын Галын Баттмарын хөрөн Монгоран компани Наран хүүгийн шарга Сэргэлэн сумын Монголын хөрөн дахиж яваа. Хүндэт наадамчдаа ардын төрийн баяр наадмынхан хурдан хязгаарлалт насны мордынхан айрыг төрөв харах тогтолцсон мөч та бүхэнд ирлээ. За хоёр хурдан хөлгөөн нэлен хүчтэй өвчтэй хөл чангатай дахиж ирсэн болж арга байхгүй барианд орохтой 100 цай холбон ястай унсан хүүхдийн авхаа цамбаа сорихоор орж ирж байна. Үнэхээр олон газар нэхэж хөөж зам хөдөлж явсан жахан жолоодох нөө гэмээр харагдлаа. За ингээд та бүхэн харж байгаа. За улимын төдий сум төдий гიშг төдийг ижирдэг. За ингэж орж ирлээ ингээд Улаанбаатар төмөрзөм Тэвс туршлын Төвдөнгийн Батцоожийн хонгор халдсан төрүүлж Зигзаг компани зоригийн хар амуу хөзөнд орж Төвангийн Баян Жаргал сумын Галын Баттмарын хөрөн гуравт Монгоран компани Наран хүүгийн шарга Сэргэлэн сумын Монголын хөрөн тавд орж наадамчин олон түмнээ баясгалаа. За ардын хувьсгалын 80 жилийн өмчний их баяр наадмын сурын харва хамгийн сонирхолтой үедээ ирж байна. За даваа хөмрөгийн та бүхэн таньж байгаа. Энэ бол одоо тогтхны сум 4 хүн 36 онсон. Даваа хөмрөгийн сум нийлэн зүүн төгрөг байж та. За даваа хөмрөгийн шав Монгол Улсын мэрэгэн Баасан хөмрөгөн суман тавилаа. За Баасан хөмрөгөн онлоо. За мөн Дархан Уул аймгийн харваач спортын мастер Мегмар 36 онсон. За Мегмар мастрын сумыг харъя бүгдээрээ. За сум сайхан гарсан да. За энэ баятчихгүй яа. За баятчлаа. Сумхсан төгссөнгүй. За дөрөвт харваач бол одоо Дорнот аймгийн Ташуурын сумын харьяат эдүгэ 60 настай Монгол Улсын спортын мастер Санжмэтугай. За Санжмэтугай сум уужээ. За ингээд Мегмар
мастер даваа хүү мэрэгэн хоёр хасагдаад баасан хүү мэрэгэн одоо суман тавина. Эхний сум нь 3 ухарцсан байгаа. За одоо баасан хүү мэрэгний сум онсонгүй. За Санжбатугийн сумыг онох юм бол одоо улсын мэрэгэн сод хүртэн наатан төрүүлнэ. За уучлаа баруунтлын гिचрээ авчлаа. Ингээд Орон таймгийн дашуулар сумын харьяат спортын мастер Санжбату улсын хоёр наатан төрүүл улсын мэрэгэн сод хүртлээ. Сорон спортоор 80 оноос эхэлж харуулж байгаа. Нэгдүгээр улсын баяр наадамд 4-5 харуулсан байх тийм. За их амжилт гаргаагүй. Одоо нэг айгу харуулсан боллоо. За эмэгтэй харваачтаас Орон таймгийн баян улсын харьяат Монгол улсын мэрэгэн Атуу сурдаг хамбааны харваач даваа жаргал мэрэгэн 11-ний орой 31 онцгод байгаа. За одоо 2 л онох юм бол даваа жаргал мэрэгэн 33 онж улсын хоёр наадамд 2 тоон төрүүлэх боломжтой болох юм. За даваа жаргал мэрэгний сумыг харъя. За онжээ ингээд Монгол улсын мэрэгэн даваа жаргал улсын хошоо мэрэгэн боллоо. Маш сайхан болж одоо бидний хувьд л маш сайхнаар өндөрлөж байна. Би 1996 онд ардын урсгалын 75 жилийн ойгоор анх төрүүлж ирсэн. Дахиад 2 дахь удаага 80 жилийнхаа ойгоор төрүүлээ. Улсын 80 жилийн үндэсний их баяр наадмын шагаар орооны тэмцээн өнөөдөр өндөрлөө. Энэ удаагийн харваанд 36 багийн 300 гаруй тамирчид оролцож цэц мөргнөөс хорлоо. За үндэсний их баяр наадмын хөтөлбөр 4 дахь удаа орж байгаа шагаар орооны тэмцээнд энэ жил хөдөө орон нутгаас Сэлэнг, Өмнө говь, Дунд говь, Дархан, Эрдэнэ, Төв аймаг зэрэг газруудаас харваачид ирж оролцлоо. За ингээд хараа шагаар орооны тэмцээний дүн гарахад 1-р өрийг Батсуур ахлагчтай Алтаа трейдинг компанийн баг, за 2-р өрийг Шинэ Бат ахлагчтай Төмөр замын газрын баг, 3-р өрийг Дамп хэлжээ ахлагчтай Багнуур дүүргийн баг, за 4-р өрт Давчин ахлагчтай Итгэл төлөв компани багууд туслаас орлоо. За энэхүү ардын урсгалын 80 жилийн үндэсний их баяр наадмын шагаар орооны тэмцээн өмнөх жилүүдээс илүү өргөн цар үрдэ тун сайхан өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Хэмэрэлдэний 80-ын даваа эхэлж 80-ын даваа үлдээд байгаа 8 бүх маань барилданы салбарын төвчл хэрэглээ. Улсын зан сэрэн пунцэг улсын начин дорд самбуунаар өрлөө. Улсын начин Бат зэрэг нар Дархан аваргот Эрдэнэ улсын начин дорд самбууг амлсан. Сэрэн пунцэг зан улсын зан өсөх хоёр улсын начин Бомбер улсын начин Бат зэрэг 3-аас улсын начин Бат зэргийг амлсан. За Бат Эрдэнэ аварга дорд самбуу начин шуудагдаад авсан мөрцтэй болжээ. За шахад татлаа хөөлөд зам том төвгүй хийж байна. Энгийн үнэлгэр сумын харьяат гүйцэх спорт орооны Монгол улсын хөдөлмөрийн баатар Монгол улсын гавьяа тамирчин Дархан аварга Бат Эрдэнэ шүүгийн дөрөв төллөө. За зам эйгүү түрүүлээ хандах тусааны дахимдж хөөгөөд хон их төхүүлж яваад тэмдэг шиглэлдээд тэр зайд сонцч байгаа юм. Арангаангийн Батцэг сумын харьяат Бэриж группийн бүх улсын зан өсөх баяр 80 давж шүүгийн дөрөв төллөө. За Батцэг Чингээ хувьд бол ер нь 100% сайн 100% дим. За сайн гой тамгадад харцагдаад хөөхлөөр зэрэг дагаж хийдгүүж угаад яг дагуулад одоо нөхөр тунграал гэдэгтэй сугдаа тонгорчлоо. Нийлээс дээр хөр гэж гаргаж ирч 50 бололтой. За ийм л одтой мэдрэмжтэй хурдтай барилддаг бөхтөө. За зүүн талын авлаа та гаргаад ирлээ. За баруун талын авсан сая зүүн талтай хүний баруун талын. За үнэхээр яртай сайхан байгаа юм байна. Тэр монцог сан бол Батцэг начингийн зүүн талтай учраас ганцхан зөрүүл татаж баруун хонгодоод тэр жигт нилээ дээр гаргаж ирээд ямар ч одоо ачих хариу их хийх нөхцөлгүй байдлаар хөдөө авч байна. За ингээд ардын хөлсөний 80 жилийн маань үнэхээр наадмын 8-ын даваа үнэхээр юм барилдаан уран гурц хурдан шаламгаа барилдаж шүүгийн дөрөвт Дархан аварга Бат Эрдэнэ улсын арслан Сүхбат улсын зан сэрэн пунцэг улсын зан өсөх хоёр нарын дөрвөн бүх шүүгийн дөрөв чалгаж үлдлээ. За шүтлэн эргэжээ. Ардын хөвсгөлийн 80 жилийн үндэсний хоёр наадмын хурдан шүтлэн мөрдийн уралдаанд мөн
400 гаруй хурдан шүтлэмэрдсэн. За энэ шүтлэнгийн хувьд бол одоо айдсынхан давааг өнгөрсөн жил нэг удаа даваад үзсэн. За хурдан хөлгийн хойр суудсан ийм хурднууд байгаа. За энэ дотор өнгөрсөн жилийн дөрөв Отгонбаатарын хар айраг аман хөзөөж байсан онгоогийн шарагтад одоо дав үзсэн олон сайх өрөөнүүд. За тархины 3 үрээ айдсын даваагаан өгсөж явна. За энэ дотор бол одоо ариун болдын сартай хөрөн, Баатарын хадсан сумын уугнаагийн хөрөн, за Хинтягийн баян хотгийн өвтөн дамжиж байгаа хонгор гэсэн ийм 3 үрээ айдсын даваанд өгөр нэлээд насраагаар явчлаа. За сартай хөрөөрөө жаахан хошиулгдсан. За 12 үрээ нартай нутаастай за даваа оруудлаа. За ингээд алдар толгой ороон, буян төгсөн, ярамг өгсөн. За газар бол болоогүй. Тэгтээ энэ 3 үрээ бол үнэхээр хөлийн хурдтай ийм хурднууд байна. За чин компани уяач ариун болдод одоо олон жил морь ийсэн. За ариун болдын үрээ одоо айрагдах юм бол анхных нь айраг төрөв болох. За арын үрээнүүд харин ширүүхэн нэгч явна. Голдон алга үрээ, хоёр талд нь одоо хоёр бараан үрээ. За энэ 3 үрээч одоо бас урагшаа очвор шинжтэй болж байна. За алдраар авах гээд 3 үрээ. За дөрвөн 3 үрээ тасчихжээ. За ариун болдын сартай өрөөрээ өнгөлдсөн уугнаагийн хэрүүрээ артай нэг дараатай. А түүний жаахан зайтай нэг айлын зайтай амны жуган хонгор үрээ. За Хинтээ аймгийн уяач уртын амны жугаа бол одоо толгон хул азраг нь хөл сайдын толгон хул азраг дүүний хул даагна өнөөдөр улсын нааданд айрагдсан. За энэ амны жугаа бол ер нь олон хурднуудаа хүндэглэсэн. Тэр хурднууд нь одоо энэ төрийн наадмын алтан дэвжэн дээр эснийхээ нэрийг гаргадаг. За хоёр үрээ алдар толгой ороодсон. За ариун болдын хөрөөрөө өнгөлцсөн. За гойдож явах чинь гойдож арай дулаагүй юм байна. Уган баярын хэр цагуурн буруу талаар шадараад ирлээ. За арын үрээнүүд одоо ийм гол зайтай нэхэж явна. За ардын хөсөлийн 80 жилийн үндэсний хоёр наадмын шүтэн бол одоо үнэхээр хурдан байна. За арын нэг 4-5 үрээ том боо. Энэ хөл нэлээд ширүүхэнтэй. Урдлын 3 үрээн дээр бол очууч ир очихоор байна. За төрүүчийн алга үрээ харагдаж байна. А ингээд уян тухай ярамгийн дэнж өгсөж байгаа нэ. За арын одоо 10 гаруй үрээ бол одоо түн ширүүтэй. Эцэгүүд одоо тэр 3 үрээ бол их тасарчсан. Тийм учраас одоо тэр 3 үрэн дээр очиход бол хэцүү. А гэхдээ харин арын тэр алга үрээ энэ бол нэгэн авшиг шахаж оролдож мэдх юм аа. За ардын хувьсгалын 80 жилийн үндэсний их хоёр нааданд чин компани уяач ариун болдын сартай хөрөнгөөр хол тосрохой төрүүлж уяач эцнийхээ наадмын өмийг нээж өглөө. За ариун болдын одоо улсын наадмын анхных нь одоо айраг төрүүлдэг юм аа. Олон жил одоо морин зүтгэсэн хүн түүнийхээ үршимийг өнөөдөр үзэж байна. За хаман хөзөө Сүхбаатар аймгийн халдсан сумын уяач эмшин ууган баярын хэрүүрээ за өчигдөр одоо азарганд сайхан хар азарга нь 3 турдсныг санаж байгаа. Сүхбаатар аймгийнхан 3 айраг авсны 2-ыг одоо Ууганбаатар хүү авч байна. За Ууганбаатар бол одоо залуу уяач үнэхээр оттой сайхан надаж байна. За энэ бол одоо Сүхбаатар аймгийн халдсан сум даригынхын жижиг зайдуудын одоо ялтчгүй унган гадуур юм аа. За 3-т Хинтээ аймгийн уяач уртын дамжиж байгаа хонгор үрэн хордоллоо. 4 Сүхбаатар аймгийн баруун уртсмын уяач ариун болдын хэрүүрийг алдаад уяач онгоо ийг шудлуулсан байна. Айргийн тав Монгол улсын манд уяач дааган ганаагийн уйсан замын 2 дугаар ангийн зол хоёрын сартай савдрүүрээ хурдлаа. За энэ сартай савдрүүрээ ноёдын одоо улсын наадмын тус цээжинд тавьчихсан гэж таах нэгж байна. За энэ хүүхдүүд орохдоо жолооноос татаж байна. Энэ үл одоо том буруу Монголын морин сүрт оюутны холбооны уралдааны дөрвөнчдөө бас заагууштай нэг зүйл ажиглаж байлаа. Тун ойрхон байгаа өрөө хүүхдүүд мордын хүүхдүүд биеийнхээ одоо жолоосуудаас татаж байлаа. Шинээр улсын начны болцод хангасан цолтнууд маань төв цэнгэлдэх хүрээлэнгийн нар зүүр эргэж үзэгч олныхоо өмнөр алхаж явнаа. Үндэсний бүхэн барилдааны их саяхан хуралдаж шинээр одоо цолын болцыг хангасан 1024 бүх барилдаж 10 давд төрүүлсэн бол улсын зан султай хүн 10 давд төрүүлсэн ч улсын авраг бол одоо ийм дөрвийн заалт байгаа. Тийм учраас энэ жил авраг арслан зан аль төр болцоотой одоо 9 давж Цэрэг мунцаг сан ус хоёр сан хоёрыг хэн нэгэн давах юм бол шууд арсан цол авна. За мөн хэн нэгэн төрүүлэх юм бол авраг цол бүртэн улсын арслан Сүхбаатар төрүүлэх юм бол далай авраг цол бүртэх ёстой. За Балтикийн авраг төрүүлэх юм бол одоо чимиг нэмэх ийм байдалтай байна. Өчигдөр бүхэн барилдааны 9-ийн даваа эхэллээ. 9-ийн даваа юу шүүгийн төрүүлсэн 4 дугаар барилдаар барилдааны тухай өгсөж гарч ирлээ. Дахноор мадид улсын зан цэрэг болцыг амарсан Сүхбаатар зан асуу Сүхбаатар томсон энэ барилдаан бол аль ч одоо үзүүштэй үнэхээр гоё барилдаан болох нь тодорхой. Ялангуяа Сүхбаатар зан Сүхбаатар хоёрын барилдаан бол их хурдан шаламгай шуурхай болох ёстой. Ноёдын мөн хоёр
тонож үлдэж за сөхө тарсан зүүн хөлийн одоо зүүн гараараа суйлж хөлийн дамжиж авч дотор нь жагталж өвдөглүүлээд шүүхийн өдөр төрүүлсэн удаатай за үндэсний бүхний холбооноос ардын улсын их баяр наадмууд төрүүлсэн дархан аврах цолтой хөгжүүлээд төрүүлсэн бүхний байшинтай гардуул олон жил тайвуулсан. Ингээд ардын улсын их наадмууд 5 удаа төрүүлсэн аврага дамдэн 6 удаа төрүүлсэн дархан аврага мөнх бод 10 удаа төрүүлсэн дархан аврага баян мөнх 4 удаа төрүүлсэн дархан аврага сэрэн довтох нарт ардын улсын 80 жилийн он их баяр наадмууд төрүүлсэн бүхний байшинлыг хүндэтгэл болгон гардуулж байна. За аврага цаан хоёр чирлөө. Зарим бонцыг цаан бол одоо сүүлийн үед тогтмол сайн барилдаж байгаа дөрвөн мөч бүх үеийн тэгшвэртэй хийгүү барилддаг ийм онцлогтой зам байгаа юм. Хамаагүй барьсан дүр гэж илүү гүсдэх гэж хамаагүй хөөх юм бол одоо дагуулж мэхийхтэй бол их сайн мэдрэмжтэй тэгээ бяртай хурдтай учраас цог дарсуугийн үед бол одоо дайрсан хүнд бол их тон хийгүй юм байгаа юм. За иймэрхүү байдлаас одоо жижигхэн юмар хөндлөлдүүлээд зүүн баруун альч тал тавирна хонгод нь соёл нь тонгор нь хуутга нь ерөн сөхөө цаанаас бол ер нь аслангаас бол тон олон их хэрэндээ. За сэрэн бонцог за энэ чанаа сайшин харин дунгуйлдаж баруун улаа дотор нь гисгээр айгүй мормор байсан хашир авар гарахгүй гараа урчлаа суглаад авчихлаа да. За өөдөөсний төрж алхаж байгаад бас хавирч болох юм. За амархан ийм мөрний барьцаас хөндлөлдүүлээ татаад хөндлөлдүүлээд нэг тийм их салгаад хийж чадахгүй байх батгны ургын үед цэрэг модс зам бол ер нь яртай. За энэ харин их хийвгүй гарыг айхтар ургаж өрлөө да. За энэ чанаас цаашаа мөрөхт нь авраг дагаж мордоод арчиж мэдэх юм. Зүүн хөлөө хойш нь бүр сайн тойруулж шигээр мөрөх юм бол аврагыг бас хайжч болох барьц байна. Ер нь тийм их хийж магадгүй л барьц юм байна да ер нь. Энэ ч нэ дагаж мордож байж харин цэм бонцог зан. Их доогуурах гэж сунцж мэдхээр шимшиг болоод явчих юм даа. За авраг гараан зүүн гараан талбуулсан учраас зүгээр нэг сэнжигний мөрний сэнжигэнд хоёр гараа давхар хийжсэн байх шиг байна. Энэ зүгээр хамгаалах төдийгээр тулж байгаа байх. За энэ ингэж барь тавьж байгаа өнгөрсөн жилийн шиг бас хөл авахыг бол үгүйсэх газар байхгүй да. Хөл аван за авлаа да. Гаргаад ирлээ. За том гонхог гаргаж ирж байна да. За баруун хөлөч нь ганган авсан да сая. За гингэн давхар шуудаг нэрцтэй боллоо. За сэрэн бонцог одоо шуудагны хаварцаас шахуулаад за яртай дултаар давтж явах шиг байна. Тэрээс одоо энэ яртай хүн ингэж давхар шуудаг дуулчихад за бүрбруудлаад шахаататлаа. Шахаатат төрж өгөөд тарчж байна. Монгол улсын хөтөлбөрийн баатар Монгол улсын дээр дурцаг талайдын дархан аврага бат эрдэнэ улсын зан сэрэн бонцгаар 9 давж өцөр дөрвөн чалгаж үлдлээ. За өсгөр зан дахман өглөө. За өсгөр зан мөн олон түмнээсээ уучлал хүсэж олон түмэндээ одоо хөлцөлөгдсөн
ингээд улсын зан, улсын арслан Афган сандангийн сүхэд ардын хувьсгалын 80 жилийн үндэсний хоёр наадмын үзүүр төлөвлөлээ. Ардын хувьсгалын 80 жилийн хурдан хөдөлгөөний уралдааны хамгийн түрүүчийн сайхан тоосыг давхан гарч байна. Их хоёр наадмын даагны уралдаан гаранаас гарлаа. За даагуул гарсан цагаас хурдаараа сарвт тэр сар орж ирдэг хурдтай одоо гэдэг тавхан мэдж байгаа. Айдсын даванаас одоо шарга дааг жаахан өнгөж эхэллээ. Дараа нь хээр төсмийн дааг араас нь ихэнх хөөжөө нь ер нь бол даагуул гарсан гаранаас ордог хурдтай дааг. Энэ бол ардын хувьсгалын хоёр наадмын наадамчин тав өхний Монголын ард түмний заяа камерыг бэлгшээж байгаа сайхан наадмын эхэн тоос юм. Эрхэм хүнд үзэгч тавхан ардын хувьсгалынхаа 80 жилийн баяр наадмынхан хурдан морины дөрвчийг хурдан даагныхан салхитай сайхан хямртай энэ тоосон дундаас эхэлдэг гэж бодож байна. Завзагч тавхан дэлгэснээ харж байгаа шарга дааг жаахан өнгөж явна. Дараа нь зээр тэгэхээр бараан төсмийн даагнууд нэлээд цээжинд явж ирж байна. Өнөөдөр жаахан салхитай цэрүүхэн өдөр байсан. Хуучуудын хэлдгээр бараан төсмийн даагнууд бараан төсмийн хурдан хөлөг цээжинд гарч иж болох тийм төрүүлж болох тийм өнгөтэй сайхан өдөр байгаа. Тавхан харж байгаа хурдан даагны дөрвч айдсын даваа руу нөмөрч орж ирлээ. Шарга дааг жаахан сууж өгнө гэлтэй араас нь зээр тэгэхээр даагнууд өнгөж эхэлж байна. За энэ харж байгаагаар Максимсын Ганбаатарын хээр Төв аймгийн Сэргэлэн сумын ононгийн цавьдэр Монгол Улс Цэвэрлэмжийн нэгдлийн Бадамсрынгийн зэвд даагнууд Шонгоцой компани Бат сайхны хээр тэг 27 дугаар ангийн Балгансрынгийн зэвд даагнууд нэлээд цээжинд явж байгаа. Энэ даагнууд ч юм эрхэм үзэгчтэй эрхэм хүндэт наадамчтай ардын хувьсгалын 80 жилийн хурдан хөлгийн уралдаан ийхүү эхэллээ. Наадамчин тавхан наадман харж сэтгэлэн баясгаж хямран дэлэх сайхан үд чинь ийхүү эхэлж байна. Даагны уралдаан гарч одоо алдар толгой руу ойртож явна. Нэлээд бөөн дүүхий явж байна. Шаргадаа жаахан тасарч ирсэн боловч нэлээд бөөн явж байгаа. Бөөндөө бараан тусмын 5 дааг цээжинд явж байна. Үнэхээр даагны уралдаан гэдэг бол ижигүүгээр сарвт татирч байгаа нэлхант нэг арга бэлгшээл хурд тусгаар хоёрын өсөмжилдэг Монголын ард түмний ерөөл дэмбэрэл байдаг. За үнэхээр эрчтэй сайхан дахиж байгаа тавхан анзаар харж байгаа хэмжил наадам сайхан болсон, хур бороотой байсан. Хүүштэд болсон сүүдэр хүртэл уулын хажуугаар өнгөлтсөн үнэхээр Монголын ард энж дээр сайхан зам болж байгааг илэрхийлж байна. За хээр дааг мэлэн тасарч ирлээ. За энэ хээр дааг бол та бүхэн мэдж байгаа Максимсын Ганбаатарын хээр дааг араас нь Монгол Улсын алдарт байж ононгийн цавьдэр нэлээд цээжинд өнгөж тасархай зарим маягаар бол тасархай орж мэдхээр шинжтэй. За дараа нь Монгол Улс Цэвэрлэмжийн Бадамсрынгийн зээрд Шонгоцой компани Бат сайхны хээр тэг 27 дугаар ангийн Балгансрынгийн зээрд цээжний тагууд явж байна. За энэ бүхэн бол Монгол Улсын алдарт байж Самдыжив Монгол Улсын алдарт байж даваа хөгийн уяаны хурдан хөлбөд гэдгийг та бүхэн мэдэж байгаа хаа. Эрхэм хүнд үзэгчтэй эрхэм хүндэт уяачда эрхэм хүндэт наадамчда та бүхэн ардын хувьсгалын 80 жилийн хурдан даагныхаа төрөлчийг хэдхэн хүчин дараа харах гэж байна. Нэлээд бараан тусмын 5 дааг цээжинд явж байгаа. Үнэхээр төрөлхт нагийн үнэр туранаас нь газрын үнэр тохомноос нь хөлсөн үнэр хогсондээс нь тэнгэр үнэртэг Монгол наадам их ямар иймхүү даагны уралдаанаар эхэлж байгаа нь ижиг өргөө савд татирж байгаа хурдан хөлгийн уралдаанаар эхэлж байгаа нь илүүч бэлгшээлтэй байна. Хүндэт наадамчдаа ардын төрийн их баяр наадам ийхүү эхэлж байна. Эрхэм наадамчдаа ардын хувьсгалын 80 жилийн ойд хурлаж байгаа 400 гаруй хурдан даагнаас одоо хинэн айраг төрөвч наадамч олон уйсан эзэн унсан хөвд хурсан улмаа баярлуулах цаг ирлээ. Хүндэт наадамчдаа ардын хувьсгалын 80 жилийн хурдан даагны уралдаанд Максимсын Ганбаатарын хээр дааг төрүүлж ирж байна. Мэдэн тасархай орж ирж байна. За дараа нь Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Монгол Улсын алдарт байж ононгийн цавьдэр дааг эндээс харагдахгүй цавьдэр дааг шиг цавьдэр дааг орж ирж байна. Тараас нь Монгол Улс Цэвэрлэмжийн нэгдлийн Бадамсрынгийн зээрд түүний араа Шонгоцой компани Бат сайхны хээр тэг 27 дугаар ангийн Балгансрынгийн зээр даагнууд айргийн тавд орж уйсан эзэн унсан хөвд хурсан олноо баярлуулж байна. Дахин хэлий, дахин бахархай ардын хувьсгалын 80 жилийн баяр наадам ийхүү эхэллээ. Хурдан хөлгийн тоосоор, хурдан даагны тоосоор наадам эхэллээ. Наадам өнгөтэй, наадамчилж авахгүйтэй Монгол төрөмн сүр сүлттэй өөдрөг тань юм байна. Эрхэм хүндэт үзэгчтэй ардын хувьсгалын 80 жилийн үндэсний хоёр наадмын хүчлөхийн барилдаанд Монгол орны өнцөг улмөрөөс ирсэн 1024 хүчтэн задгосноос Энтэй аймгийн Хүндэлгэр сумын хариат Монгол Улсын хөдөлмөрийн баатар Монгол Улсын дархан авраг Бадамаан бүгийн Матэрдэн Төв аймгийн Сэргэлэн сумын хариат Монгол Улсын задуу арстан Афган сандангийн сүхбат нар
түрүү байр болоцтгаар шалгарн үлдээд байна. За дархан оргот эрдэнэ төрийнхээ хоёр наадамд 12 удаа төрүүлсэн улсын арслан сүхбатны хувьд бол өнгөрсөн жилийн төрөв ийм хоёр ухад ардын хөсөлийн 80 жилийн үндэсний хоёр наадамд өсвөр төрөв асалтгаар шалгарн үлдлээ. За ардын хөсөлийн 80 жилийн үндэсний хоёр наадмаар 7 довж Монгол улсын зааны улс тангасан улсын начин Бомбаяр, улсын начин Батзөрөг, улсын начин Одгэрэл, улсын начин Борцсон буунарт Монгол улсын заан цолны үнэмлэх тэмдгийг баяр наадмын төв комиссаас гардуулж байна. За ардын хувьсгалын 80 жилийн агаар дөрвөн сайхан залуу өх маань улсын заан цол төрлөө. За авраг заан 2 зулгаад авчээ. Арсан 2 зулгаад авчээ. За тэрдний урган хувьд одоо Сүхбаатарын хувьд бас барь тавьж байгаад бас хөл цуучихыг бол үгүйх газаргүй. Тэгэхдээ авраг бол зарим бунцэг заантай нэлээд удаан барилдсан учраас бол би хүндэрдсэн одоо сочоо бол байхгүй болсон байгаа. Тэгэхдээ аврагын хөл цуух бол бас эвгүй одоо жин ихтэй хүн. Гэхдээ Сүхбаат Арслангаас бол одоо төрөө сүүр заантай барилданаас үзэхэд ер нь өмнөх барилдаануудын барилдааны арга техникийн бид манай үзэгчид сайн мэднэ. Ямар ч мэрхийн хувилбар ирж мэдэн за Сүхбаат Арслангууд ер нь унсан хонь унлаа гэж бодохоос ер нь гомой мэрхэнд бол одоо яриа явахгүй нь унаж байхдаа л мэх хийж байдаг гэж манай өрхийн оргооднууд өгсөн зөвшөлт ирдэг. За энэ аврагын хувьд нэлээд шуурхайхан барилдыг шийдсэн бол одоо төрж өгөөл байна. Энэ тэнгийн өндөр сүмэн хариад Монгол улсын хөдөлмөрийн баатар Монгол улсын дархан авраг Бат Эрдэнэ ардын хувьсгалын 80 жилийн ойр наадамдаа өсөрлөө. За Сүхбаат Арслан 2 жил дараалан төрийнхээ хоёр наадамд төрүүллээ. За дархан авраг Бат Эрдэнэ маань төрийнхээ хоёр наадамд өсөрлөө. За энэ жилийн наадам үнэхээр олон цолтон төрлөө гэж манай чанар руу ярьж байсан. За Афган сумдгийн Сүхбаат Арслан олон жил төрүүлгийн цагийг эзэлсэн хаваагийнхаа зүүн мөрнөөс нь адис авч байна. Энэ бол Монгол улсын бас нэгэн сайхан эрхэм зүдгаа. Эрхэм хүндэт үзэгчтэй, эрхэм хүндэт наадамчтай ардын хувьсгалын 80 жилийн өргөн дэлгэр олон сайхан цолтнууд төрөн гарсан, олон хурднууд хурдалсан, олон мэрэгэн харав ачиж нэр төрөн гарсан өнөр өтгөн жаргалтын дэлгэр сайхан наадам болж өндөрлөө.